уран зургийн үзэсгэлэн Японд гарч байсан. За уран бүтээлч нь арлын оронд мэргэжил эзэмшсэн Монгол бүсгүй. За Япон улсын Осакагийн их сургуулийг соёл судлаач мэргэжлэр төгссөн. За тэрээр их наран улсад 10 гаруй жил сурч докторийн зэрэг харин Японы нэртэй уран зураачаас тосон будгаар уран бүтээл амьлуулах урлагт зорилжээ. Их хвчлэн тийм байгалийн ч юм уу, байгалийн гоо сайхан ч юм уу. Гэхдээ тэр байгалийн бодит байгаа зүйлийг би яг хараад ч юм уу, байгаа нүдний өмнө байгаа юм их тэр чигээр нь зурсан биш. Яг өөрийнхөө сэтгэл дотор зүрхэндээ бодож явдаг ч юм аа, эсвэл сэтгэлд хоногшсон тэрийгэ дараа нь дахиж өөрийнхөө сэтгэмжээр бодоод илэрхийлсэн тийм зургнууд байгаа. Тэр ч гэсэн энэ арталт байгаа зурганы нэг. За түүний багш Ягура Хирошо за уран зургийн Япон техникийг Монголын үндэсний урлагийн хэв шинжтэй хослуулсан шавьяраар тэрээр бахархаж байгаа юм. За би шавьдаа их юм заагаагүй. За энэ бүхнийг тэрээр өөрийн сэтгэлийн хүчээр бүтээсэн. За Монголын газар салхи гэдэг бол агуу зүйл. За энэ том сэдвийг өөрийн уран бүтээлдээ гаргаж чадсан шавьяраа би бахархаж байна. Зураач бүсгүй үзэсгэлэн анхны удаа биш юм. За өмнө 2000 онд Япон улсын Киото хотод үзэсгэлэн за 2001 онд Хилийн чандад гарч байсан байна. За тэрээр Монгол нутгийн онцлог үзэсгэлэнт байгаль хүмүүсийн аж амьдралыг өөрийн урлагийн хэлээр Хилийн чандад зурцлах зорилготой байгаа юм байна.